За бүгдээрээ сайн байцгаана уу? За уулзаагүй айгүй хуудажээ. За би энэ болохоор юу хийгээд завгүй бичлэгээ оруулахаа байсан бэ гэхээр Монголдоо ирсэн. Миний сүүлийн бичлэгийг үзсэн мэдж байгаах. За Монголдоо ирээд нутгаараа аялаад за тэгээд юр нэх явж гинөө гадуур тий. Тэгээд суурин байхгүй байгаад байна. За тэгээд энэ удаа надад нэг тийм танилцуулах ярих одоо юм байна. За 8 дугаар сарынхаа бичлэгийг одоо оруулах төлөвлөгөө бол байгаа. Тий 8 дугаар сарын 1-нд одоохон боллоо тий 2 3 хоногийн дараа. За чадвал 2 3 хоногт амжаад 8 дугаар сарын бичлэг оруулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ энэ удаагийн зорилго бол бас маш их өөр. За тэр нь яг юу ярих гээд байна вэ гэхээр би тарот хүзүр одоо яг ингээд нөгөө өөрөө Монголдоо нэг айгу цөөхөн хүзүр байгаа. Тэгээд энэ яг ямар учиртай вэ гэхээр Лунийн тарот картс гэж аваад лунийн сургалтын карт байхгүй юу? Сургалтын хүзрүүд гэсэн үг. Надаас та тарот хүзрийн уншлага заах уу? Одоо яаж уншдаг юм бэ? Заагаад өгөөч гэдэг хүмүүстэй хандаад нэг бичлэг хийчихье гэж ингэж бодоод сууж байна. Тэгээ энэ маань их цөөхөн тоотой. За яг юу гэхээр хоёр төрлийн сонголт байгаа. Хоёр төрлийн сонголтоос нэг хүзэр нь болохоор энэ meaning tarot гэдэг нөгөөх нь болохоор Лунийн тарот картс гэдэг. Энэ хоёрын ямар ч ялгаа байхгүй. Ерөнхийдөө бол маш гоё дэлгэрэнгүй тайлбар нь хүзэр дээрээ байдаг гэсэн үг. Тэгээд одоо би уншлага энэ картныхаа жишээ нь энийг нь задлсан байна. Энэ картыг нь. Энэ картаар уншлага хийгээд за яг ямар хүзэр вэ гэдгийг ингээд та хэддээ үзүүлье. Сая нэгийг нь задлаад ингээд бэлтчихэд байна. За тэгээ энэ хүзрөө ардл мартал айгүй гоётой. Тэгээ яг нэг анхлан суралцагч нарт зориулсан үзэр байхгүй юу. За тэгэхээр манайх яг сурахыг хүсэж байгаа. За нэг эргэлцсэн юм дээр өөр нэг 3 карт, за эсвэл нэг 5 карт татаад өөртөө нэг хариу олоод ингээд аваа сурчий гэж ингэж бодож байгаа ерөн сонирхогчдод зориулж бичлэг хийж байна гэсэн үг шүү. За тэгээд яг бичлэг хийж байгаа юм чи зөвхөн одоо карт юу яах нь хаашаа юм те. За таны одоогийн хөөцөлдөж байгаа, бодож байгаа, төлөвлөж байгаа ажил чинь бүтгүү гэдэг дээр маш цөөхөн картаар. Гол зорилго нь би айгу зав мутаагаад байгаа учраас 2 карта танилцуулна. Намайг Монголд байгаа дээр энэ 10 картыг азтай 10 хүн буюу 20 хүн аваараа за. Тэгээд энэ нь өөрөө үнийг нь эхлээд хэлчихье. Үнэн нь болохоор би одоо яг энэ дор дэлгэсэн хүзрийн 50 сантын одоо хүзрийн суурь энэ аюу гоё одоо юу таахгүй юм. Дэлгэцээ цойжлог байсан байна. Аюу гоё юм дүрсэлтэй нар сар од гариг ирэхс тэгээд ингээд нөгөө бэлэгдэлтэй яг ингээд тарууд хүзрийн уншлаганд зориулсан юм дэвсгэрүүд байгаа гэсэн үг. За энэ нь аль нэг энэ одоо уншлагад ашиглах 2 картын аль нэгтэй одоо юу гэх юм сет болгоод зарах гэж байна гэсэн үг шүү. За тэгээ энэ надад ерөөсөө олон байхгүй 10 ширхэг байна. 2 төрлийн одоо дэвсгэр 2 төрлийн карт гэсэн үг. За нөгөө дэвсгэрийг нь болохоор одоо энэ дээр ингээ үзүүлчих задлаад тий. Тэгэхээр та нар маань худалдаж авах хүмүүс маань одоо юу ягаараа за тим хейтийг нь энийг нь жишээ нь цэцэгтэй хейтийг нь гээд нөгөөх нь болохоор цэцэггүй байгаа. Одоо би задлаад үзвэл би бас өөрөө үзээгүй байна тий. Энийг одоо яг ингээд та хэдтэйгээ хамт задлаад хараадах юм. За энэ маань ямар хейтэй байх нь уу? Яг ийм айгуу гоё хейтэй байхгүй юу? Ийм гоё хейтэй. Тэр манай гэрэл нэг тодорчныг гүтгэрээд маслаад ах шиг байна бас. Тийм лагрын байшин дээр. За ийм хейтэй 2 төрлийн сонголт байгаа гэсэн үг шүү. За нэг нь цэцэгтэй, нэг нь цэцэггүй. Гэрэл гялалгаад байгаа учраас одоо нөгөө жоохон саарл юм шиг харагдуулаад байна. Үгүй шүү. За гоё тас хар. Тэгээ энэ хоёроос сонгоод нэг хүзэр нэг дэвсгэр тэгээд 50,000 тэгээ сетээрээ ерөөсөө 10 идэхэн хүзэр байгаа гэсэн үг шүү. За тэгээ манайхан сонирхдаг хүмүүс маань одоо энийг авах алтан боломж байна. Дэвсгэртэй нэг хүзрийг сетээр 50,000 төгрөгөнд авах боломж байна гэж хэлэх гээд байна. За
Тий одоо яг өнгөн жинхэнэ өнгөн орж ирж шүү. За гоё тодорсон гоё өнгөн. Дээдлд нэг ийм хачин гэрэл асаж унтраад маслаад байх юм. Одоо яах вэ те? Ингээл хийчихье. За тэгээд хоёр дахь үзрийг би одоо задлаад үзүүлнэ. За энэ болохоор эхний сонголтын энэ шар хайрцагтай үзэр гэсэн үг. Энэ шар хайрцагтай үзэр. За хоёр дахьыг хамтдаа задлаа. Ямар үзэр байх нь вэ? За тэгээд бас Сэдэн 50,000 дээрэс нь нөгөө юу байгаа. Монгол бүр ингээд онлайнаар нөгөө нэг файлаар өгөх маш дэлгэрэнгүй тараут хөзрийн одоо та гар дээр аваад дэлгэцэн дээрээ дэлгчаад одоо шууд ингээд уншиж болно. Бүр монголоор маш дэлгэрэнгүйгээр одоо жишээ нь энэ карт байлаа гэхэд эерэг утга нь ийм утгатай. Буруу харж гарч ирэхээр ийм утгатай гэд бүгднгийн сайхан одоо юун дээр тайлбарлсан байгаа гэсэн. Монгол хэл дээр тайлбарлсан ном байгаа. Тэрийг нь болохоор файлаар өгнө. За тэрийг дагуулад нэг гэсэндөө үнэхээр алтан боловч үнэхээр хямдхан. Сэт дээр нэг дэвсгэр, нэг хөзөр тэгээд тэр юуны номтой хамт. Монгол хэлний тайлбар номтой хамт. За энэ дээр хэрв та англи хэл мэддэг болвол маш дэлгэрэнгүйгээр бас ингээд хөзөр болгон дээр утга нь байж байгаа хгүй. Жишээ нь энэ дээр те believe in your personal power. Юу гэж нэхэр өөрийнхөө хувийн хүчинд итэг, өөртөө итэг гэсэн үг байхгүй. Эерэг гарч ирэхээр. Тэгээд justice шудрах ёс те. Гэх жишээгээр анхныхаа алхмыг хийх гэж байгаа ирээдүгөө төлөвлөж байгаа гэсэн утгуудыг англи хэл мэддэг хүн бол энэ дээр хөзөр дээр нь байж байгаа. Хэрв англи хэл мэдгүй хэн нэгэн одоо тараут хөзрийг сонсоод одоо сонирхоод үзэх гэж байгаа бол яг юу байв гэхээр монгол хэл дээр бүгд дэлгэрэнгүй байгаа гэсэн үг. За тэгэхээр манай тараут сонирхогч нар намайг заагаад өгөөч ээ гэд хэлдэг та хэд маань би одоо бас нөгөө их чин заадаггүй гэл тэгээдсэн. Тэгтээ бас нөгөө чихний хайжуур бас өнгөрүүлж чадсангүй. Тэгээд надад нэг хитгэн хөзөр аваад та хэдтэй те ингээд туршилтын журмаар одоо нэг төрлөөс 10 байна гэсэн үг шүү. За одоо тэгэхээр ингэх гэж байна. 3 төрлийн сонголт гаргалаа. Байнгын уншлах хийдэг шиг. За тэрэн дээрээ таны одоогийн бодож байгаа төлөвлөж байгаа ажил чинь бүтгүү гэдэг уншлага 3 группээр хий. За 2 хөзрөө танилцуулангаа гэсэн үг шүү. Заа юу. За сонголтын хөзрийг энэ картнаас авъя. Энэ карт маань болохоор Lenormand карт. За хөдөөгөр яваад гар мар зүгээр тасгаар байна дөө одоо тэр өнгөрсөн гэдэг шиг. За 1-р группийнхан, 2-р группийнхан, 3-р группийнханд маань зориулсан одоогийн хөөцөлдөж байгаа бодож байгаа ажил нь бүтгүү гэдэг дээр сонголтын хөзрүүд гаргая. Би нэг жоохон гялгар юм дээр тавьсан байгаа учраас жоохон үрчилзээд байгаа шүү. За энэ зүгээр ингээд доор нь суйранд нь даав юм дээр тавиул айгүй гоё ингэж үрчгэнэхгүй. Доор айгүй гялгар ширээн дээр тавьсан байгаа шүү би. Тийм болохоор жоохон үрчгэнээд авах энэ уншлаг дээр. За 1-р группийнхний сонголтын карт. Жоохон дээр тавиад байгаа юм байна. Энд тавих хэрэгтэй юм тий. За 2-ыг өөрөө унаадрлээ. 2-р группийн сонголтын карт. За 3-р группийн сонголтын карт. Их утга учир бүхий гоё 3 карт дэлгэгдлээ. За тэгээ та эндээс сонголтоо сонгоорой. За тэгээд нэг шинэ хөзрөө таныг сонголт хийж хооронд задлаа. За задлаатгая би. Дэлгэцийн өмнө задлнаа. Луунийн тарот карт, суралцагчдын карт. Суралцах зорилтын карт гэсэн үг. За ингэж эхэлдэг юм байна. R карттай. Энэ ер нь баркод энэ юуг уншуулангууд хөзрийн нөгөө одоо таравт дек буюу төрөүний хөзрүүдийг монгол хэл дээр байгаа тайлбар гэдгийг
англ дээр гарч ирдэг ер нь бол энийг уншуулангууд. Тэгэхээр англи хэл мэддэг уншуулж чадах улсууд нь уншуулад хөлзрүүдийн тайлбарыг авч болно гэсэн үг хэлж байгаа шүү. За манайхан одоо 3 хөлзрийнхөө сонголтыг сонгоцсон байгаа гэж бодож. Энийний арт тал айгүй гоё юм биш үү? Ийм гоё хөлзөр байна. Цаасан ч гэсэн айгүй гоё юм байна. Томтой. Энэ бүр илүү гоё хөлзөр шүү дээ. Тэ? За бос үзрийг харагдах юм. Тийм байна. Энэ хараа жишээ нь maybe гэж байгаа байхгүй юу? Юу гэж нэхэр магадгүй бүтэх боломжтой гэсэн үг. Transition гэж үйл хөдлөлийг хэлж байгаа. Энд зурган дээр ч гэсэн андшгүй ингээ ойлгомжтой байгаас тий. Явж байгаа хүн, ирж байгаа хүн ямарваа нэгэн үйл хөдлөл. Тэгээ чиний хэрв ямар нэг юм бүтхүү, тэхүү, ингэхүү гэж асууж байгаа бол бүтэх магадлалтай гэсэн үг байхгүй юу? Maybe. За энэ дээр тэгээд нөгөө мандалатай одоо эдгээр дээр тий Colmore Waters Healing Progress гэдэг одоо таны идэгрэлт ангаалт явагдаж байна. Танд нүүдэл, суудал, хөдөлгөөн орж ирж байна гэд энэ бүхнийг ингээд айгүй гоё дэлгэрэнгүй бичсэн байгаа. Эсрэг утгыг нь ярих юм бол энэ дэр trouble coming гэд танд асуудал ирж байна гэсэн үг. Жохон юм хүслэр ч болохгүй жохон асуудалтай байна гэсэн үгийг хэлээд байгаа байхгүй. Тэ? Гэх жишээгээр хөзрийн утгууд энэ дээрээ байж идэг шүү заяа. Хөзрийн утгууд энэ дээрээ. За одоо нөгөө хөзрийнхоосоо бас харуулад өгч юм. Энийг задлцсан байж байгаа. За нөгөө хөзрийн хартал бол юм шүү дээ. Энэ нь болохоор шаргалан хайрцагтай. Бас айгуу гоё хөзөр. Энэ болохоор яг үндсэн зураг. Ер нь хөзрүүд үндсэн нөгөө нэг зурглуудтай бүгд үндсэн зурглуудтай. Аль нь тайлбартай. Ийм гоё хөзөр шүү. За тэгэхээр танд одоо энэ сонголт руугаа юу руугаа оръё. Уншлага руугаа оръё. Гоё шинэ хөзрүүдээр уншлага хийдэг. За нэгдүгээр группээс эхлээд уншлах юм. За манай 2 3 2-ыг ийш нь түр аваад тавьчих тий. 2 3 2-ыг тийш нь түр аваад тавьчих. За нэгдүгээр группийнхний хөөцөлдөж байгаа, бодож байгаа яг одоо бүтхүү гэж асууж байгаа асуулт нь яг юу байх нь вэ гэдэг дээр хөзрөөс нь дагуулад дахиад асуулт асуух. За манай нэгийнхний бодож байгаа хөөцөлдөж байгаа ажил нь яг юу вэ? Дэлгэх цаачаад байх нь ямар учиртай юм бэ? Ойрд бичлэгээ хийгээгүй бүх юм нөгөө явдал дунд бүр хачин болцсон юм шүү. За хөөцөлж байгаа бодож байгаа ажил нь юу юм бэ? Юун тухай юу бодож байгаа вэ? Яа, бас их сонирхолтой. За манайхан жоохон хүлээлттэй байгаа юм байна. Яг юу хүлээгээд байгаа вэ гэхээр тийм ээ. Та хэд маань хин нэгэнтэй за зарим нэг улсууд ажлын тал дээр гэрээ контракт одоо хамтарч ажиллах хүсэлт эсвэл одоо ер нь л нэг ямарваа нэг юмд гар үсэг зурж цаашдаа тэрэнд одоо орох уу орохгүй юу жишээ нь та сургууль сонгох гэж байгаа бол тэр сургуульд орох уу орохгүй юу гэдгийн шийдвэрийг хүлээж байна. Тэгэхээр танаас хамаарахгүйгээр цаа талаас хэн нэгэн эрх мэдэл бүхий хүн байдаг юм уу? Хамтарч ажиллах гэж байгаа хүн ч байдаг юм уу? Хамтарч ажиллах гэж байгаа компани ч байдаг юм уу? Хамтарч ажиллах одоо суралцах гэж байгаа сургууль ч байдаг юм уу? За тийм газраас та өөртөө шийдвэр гаргаад захидал занаа одоо хариу эрхийг хүлээгээд байна. Хамтарч ажиллах гэж байгаа байгууллага бол тэр газраас бас гэрээ контракт хийхийг хүлээж байгаа улсууд байна. Тэрнийхээ шийдвэрийг нь ямар шийдвэр гаргасан бол
Би тэгж чадах болов уу, надтай хамтрах болов уу гэдэг ийм шийдвэр хүлээгээд байгаа хүмүүс байгаа. Хэрв тэр нь хамтрал нь чамайг айгүй аз жаргалтай болгох нэг юм байгаад байгаа. Чи өөр айгүй хүсэж байгаа юм. Магадгүй чинийг за би тэр сургуульд тэр дээд сургуульд илсэн ормоор байна гэдгцэн байна те. Гэтэл сургуулиас шийдвэр гаргаж иж чи яг тэр мэдээг сонссноор чи их аз жаргалтай болох гэдэг байгаа байхгүй. За, ийм төрлийн энерги орж ирж байна. Манай 1-р группийнхний сонгосон хүлээлж байгаа сэдв маань нэг иймэрхүү юм хүлээгээд байгаа улсууд байна. За тэгвэл тэр нь өөрөө бүтхүү гэдэг дээр Angel Answer картуудаас асуугаатах тийм ээ. За манай 1-р группийнхний шийдвэр хүлээж байгаа. Тэднээс мэдээ хүлээж байгаа. Энэ ажил нь өөрөө бүтхүү. Энэ холиг байхад онжваа. За хүлээж байгаа шийдвэр нь өөрөө бүтхүү. Хүссэн хариу шийдвэрээ авч чадах уу гэд нэг хараагаад. Дэлгэцээ харахгүй ингэнэ. За. Энэ нэг бүтэх боломжтой юм уу гэсэн чинь. Нуу харж байна. Энэ зарим улсууд виз хүлээж байгаа бах магадлал өндөр байна. Энэ нь өөрөө алстаа чамайг одоо айгүй тийм мөнгө төгрөг санхүүгийн боломжинд хүргэх эсвэл хамтарч ажиллах гэж байгаа одоо нэг компанитай хамтрах гэж байгаа бол энэ нь өөрөө чамайг тийм нөгөө тийм боломжинд хүргэх юмыг л хүлээгээд байна л да. Айгүй чиний хувьд бол маш чухал юм байгаад байна. Гэтэл энэ хараа шууд бүтнэ гэж гаргаж ирэхгүй байх шүү манайхаа. За яг юу гэж хэлж гинвэ гэхээр тийм. Энэ шийдвэр гаргах учиртай хүн нь ямар учиртай юм? Ask. Тийм. Чи бүр өөрөө ингэж ямар ч шийдвэр гаргахгүй хэн нэгэн зайлшгүй тэрэнд бүр айхтраар нөлөөлөд байгаа нэг юм байгаад байгаа байхгүй юу? Тэгээ энийг яг бүтнээ болно гэхгүй байна. За тэгвэл тарот үзэр нэгээд за тэгвэл энэ шин одоо нэг хөзрөд танилцуулангуудаа энүүгээр үзээдх юм. За манай энэ хэдийн маань те хөзөрж байгаа ажил шийдвэр боломж нь хэр юм бэ? Одоо чамайг эсрэг тал чинь нэг ингэж харах гээд байна л да. Энэ дээрээс яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр чамайг магадгүй хамтарч ажиллах мөнгө төгрөг санхүү нь хүрэлцээгүй гэдэг юм уу? Эсвэл чи сургуульд явах гэж байгаа бол энэ нь өөрөө чиний нөгөө нэг сургалтын төлбөр мөлбөрөө бүрэн дүүрэн одоо төлөх чадалгүй гэж харах гээд байгаа байхгүй юу? Нэгсэндээ мөнгө төгрөг чамайг яг энд ингээд сурах хүсэлтэй байна. Үнэхээр сурахыг хүсэж байгаа гэж ойлгож байна. Гэтэл хэрвээ сургуулийн тохиолдолд сурахыг хүсэж байна гэдгийг ойлгож байна. Гэтэл энэ хүн яг энэ газар ирээд жишээ нь сургалтын төлбөрөө төлөөд амьдралынхаа өртөг зардлыг төлөөд ингээд амьдрах боломжтой хүн биш гэж харах гээд байгаа юм шиг юм гаргаж ирээд байгаа байхгүй юу? Тэр айгүй тийм нэг харж байгаа тэр шийдвэр гаргаж байгаа хүн нэг харах өнцөг өөрийг чинь нэгсэнтэй тэгэж одоо нэг боломжгүй мөнгө санхүүгийн боломжгүй юм шиг харах гээд байгаа байхгүй юу? Тийм учраас одоо бусдаас тийм бусад хүмүүс бусад байгууллагуудаас нэгсэндээ ингээд талдаар судлаад байна гэсэн үг. Яг судлаад байна. Үнэхээр мөнгө төр магадгүй одоо ингээд нөгөө нэг юуны жишээн дээр ярил л да одоо нэг за гадаад руу явах гээд ингээд нэг оюутан хүүхэд явлаа. Тэгсэн чи гэр бүл мөнгө санхүүгийн нөгөө нэг банкны бодлогоо гэх жишээний юмыг ингээд хардаг штэ. За таны таасан тэдэнд төгрөг байгаа. Та энэ одоо бүтэн жилийн сургалтын төлбөрөөр төлөөд бүтэн жил ажил хийхгүй байлаа гэхэд энэ бүх зардлаа даах боломж чамд санхүүг байгаа мó гэх жишээ нэ. Гэтэл тэрийг таныг боломжгүй юм байна гэж харах гээд байгаа юм шиг юм гаргаж ирдэг байгаа байхгүй юу? Нэг бол та
ямарваа нэгэн байгууллагатай хамтраад гэрээ хийх гээд нэг газраас хөрөнгө оруулалт оруулж ирээд ажиллах гээд тий ингээд одоо хин нэгний шийдвэрийг хүлээж байгаа бол цаад харьцаж байгаа газар чинь чамайг яг юу гэж харах гээд байна вэ гэхээр санхүүгийн боломж одоо тодорхой хэмжээний өөрөө гаргах ёстой юм нь энэ хүнд тийм хангалттай хүрэлцээтэй биш юм байна гэж харах гэдэг байна. Тэгээд судлаад байна гэсэн үг. Шийдвэрээ гаргаагүй байгаа. Чамд хариу нэрэг байгаа. За болно, за болохгүй. За эсвэл за таныг сургууль руугаа урилаа. За өөрийнхөө бодлоо таныг тэнцэхгүй гэж үзлээ гэдэг ингээд хариу гаргаагүй та ч гэсэн яг шийдвэрийг хүлээж байгаа. Чиний хувьд нааштай хариу өгчих юм бол чи айгүй гоё аз жаргалтай бүр ингээд цаашдаа чинь ирээдүйд чи мэдээж оюутан болох ч бол чиний ирээдүйд айгүй чухал сургууль байгаа энэ хэрвээ чи ямар нэгэн байгууллага нэг юм газартай хамтарч ажиллах гэж байгаа бол энэ чамайг яг мөнгө төгрөх санхүүгийн одоо нэг амжилтанд хүргэх нэг юмтай л ингээд хүлээгээд байгаа хүн байгаа байхгүй юу. За тэгвэл одоо жинхэнэ нөгөө танилцуулах гэсэн тарот хөзрөөсөө бус тий юу бодож чинь яагаад гэдэг жоохон дэлгэрэнгүй авъя гэж бодож шүү за. Тэгээ өнөөдрийн бичлэг бол ерөнхийдөө богинохон товчгоо тодорхой мессеж өгнө. Нуршсан бичлэг бол хийхгүй. 8 дугаар сарынхаа харин жоохон чадвал дэлгэрэнгүй хийх төлөвлөгөөтэй байна. Одоогор шийдвэрээ гаргаж чадаагүй байгаа байхгүй нэг байгууллага газар. Нэг хамтрал цаашдаа тийм амжилттай явагдана гэж нэг харж чадахгүй байгаа учраас ингээл хөдөлгөөн хийхгүй далдуур жоохон судлаад байгаа юм шиг л нэг ийм энерги л байгаад байна. Тийм магадгүй их өрсөлдөгч олонтой шинжтэй. Тэгээд таныг одоо нэгсэндээ онцгойлон сонгогдохгүй байгаад байна. Ганцаараа та биш юм шиг байна. Тэр газартай байгууллагатай хамтрах гэдэг хүн нь ганцаараа та биш. Эсвэл тэр нэг сургууль байлахад айгүй олон хүмүүс байгаа учраас тэн дундаас одоо магадгүй тэтгэлэг байдаг юм уу нэг одоо ингээд тодорхой хэмжээний зардлын хөнгөлөлт байдаг юм уу нэг ингэхээр олон хүмүүс байгаа учраас нэг тийм шийдвэрээ гаргахгүй их тийм их л чухал. Ер нь таны хувьд маш чухал тэр газрын хувьд ч гэсэн бас зөв хүнээ сонгох гэдэг юм уу зөв хамтрагчаа сонгох гэдэг дээр их чухал юм байгаад байна да энэ дээр ер нь тий. За тэгээ эцэст нь яаж вэ? Тийм ээ тэгэл мөнгө санхүүгийн юм дээр тоотлох шууд орж ирж байна манайхан бити залгаарай. За энэ дээр болохоор яалтчгүй тийм үнэхээр санхүү юм аа санхүү юмдэх. Санхүү дээр үнэхээр яаж хийж даргалаад болгочих юмсан гэсэн байдал байгаад байдаг. Энэ дээр өөрөө айгүй сэтгэл санааны хувьд үнэхээр тийм өөртөө эрвээ их дэрвээ ихээрээ гэдэг шиг ингээ мөнгө төгрөг олж энэндээ зарцуулахыг хүсэж байгаа боловч яг сансны чинь зоргоор өөртөө ч гэсэн яг нэг тийм сэтгэл хангалуун байж чадхааргүй одоо та жишээ нь нэг газраас 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авах гэж ялаа гэхэд за чи өөрөө 30 саяг нь гаргачихаа гэсэн нэг юм жишээ байлаа гэд бодъё за. Тэгэхээр өөрөө ч гэсэн та тэр 30 саяг ингээд нэг бүрэлдүүлж чадахгүй байгаа юм шиг нэг иймэрхүү юм гарч ирээд байна л да. Тэрнээсээ болоод яг өөрөө чинь нөхцөл байдал яг одоо бүр хамгийн хүнд дээр байх шиг байна. Яг одоо тий. Энэ газар шийдвэр гаргахгүй байгаа анч тэр чиний өөрөө ч мөнгө санхүүгийн яг ингээд нэг байдал ч гэсэн айгүй хүнд дээр байгаад байна гэж хэлэхээр байна. За тэгвэл эцэст нь энэ тэгээд яг яаж шийдэх вэ? Тийм. Бүтгүү боломжтой юу? Бүтэх боломж байна уу? Энэ газар яг ямар шийдвэр гаргах вэ гэдгийг л асууж да. Тэгэл энэ газар эцэст нь нэг хоёр газрын сонголтын дээр хоёр хүний сонголтын дээр цаа тэгээд яана гэж яа за
Инсан үзэр дээр тайлбар авъя. Эцэст нь чамд боломж олгоно. Энэ газар шийдвэр гаргаад чамайг сонгож эцэст нь чамд боломж олгоно. Чи тэр газартай ёстой нөгөө нэг тгээс нь эхэлнэ гэдэг шиг магадгүй өөрөө чинь хувьд нөгөө бүр үнэхээр тэр салбарт ажиллаж байгаагүй ч гэдэг юм уу, тэр сургууль сурж байгаагүй гэдэг юм уу, чамд нөгөө нэг эхлэх бүр ингээд цоо шинэ хүний нэрэг тэр газартай хамтарсан, тэр газарт сонгогдсон одоо юу гарч ирж байна. Эхлэл, шинэ эхлэл. Чиний нөгөө нэг айгүй сэтгэл санаа зовоогоод энэ хараа 10-ын саваа биш 10-ын сэлэм чамайг айгүй ингээд чи шийдвэр гарахгүй байгаа дахар чамд амар зовлонтой байгаа байхгүй. Энэ дуусж байна. Энэ дуусаад чамтай хамтрал үүсгэхээр сонгож ийн гэсэн үг. Чамд шинэ эхлэл ирж байна. Тэгэхээр бүтэн тун удахгүй чамд хариу ирнэ шүү за. Тун удахгүй хариу ирнэ шүү за. За энэ нэгдүгээр группийн нэг маань эцэст нь ингээд нэлээд хэцүү хүлээлгэж нэлээд зовоосны эцэст хүссэн хариу ч нэрнэ. Тиймээс та хэдтэй баяр хүргье. Гоё уншлага боллоо. Бүтчаасаа гэд өмнөөс нь бүр ингээд амар сонин бүр чамайг айгүй их хүсээд байгааг энэ дээрээс би бүр үнэхээр мэдрээд байна л та. Чиний хувьд маш их чухал гэдгийг. Тийм болохоор үнэхээр эцэст нь бүтэж байгаад нь үнэхээр баяр хүргье. Гоё баярлалаа гэж. За тэгээ манайхаа амжилт төсөө нэгдүгээр группийн уншлага айгүй гоё боллоо. Би хүртэл сэтгэл их гоё сайхан болчлоо. Та хэдтэй баяр хүргье. За тэгээд миний шинэ та хэдтэй зориулж одоо уншсан уншлагын гоё картыг авахыг хүсвэл за тэгээ миний чат руу холбогдороо за. Мессенжерийн чат эсвэл YouTube дээр ч бичиж болно тий. Монголд бол 90 80 21 88 гэсэн би дугаар дээр байгаа шүү. За тэгээд хүзэр захиалах харуулал хэлээрээ. За ингээд та бүхэн та хэдтэй нэгдүгээр группийн сонсон та хэдтэй амжилт хүсье. Уншлах сонссонд баярлалаа. Бай бай. За одоо 2 дугаар группийнхний ташуур гэсэн хүзэр. За юу ташуурдах нь вэ манайхан гэж. Энэ үзрийн уншлагыг эхлэе. За та хэд мань яг ямар ажил бүтээхээр хөөцөлдөөд бодоод бүтэх болов гэж одоо санаа чилээж байгаа вэ гэд эхлээд нэг мэдээлэл авъя тий. Манай 2 дугаар группийн ямар ажил хөөцөлдөж бүтэх болов гэж бодож байгаа вэ гэдэг дээр. Бас л мэдээ хүлээлт. Вирус яг хүлээлт манайхан яг энэ 2 дугаар группийнхан бол одоо эмэгтэй хүнээс хариу шийдвэр хүлээгээд байна. Энэ яг юутай холбоотой? За. Магадгүй цуслан, магадгүй аялал, магадгүй бүр хурим найр. Нэг л юм зуны дэлгэр цагтай холбоотой. Өшөө бүр жоохон дэлгэрүүлээд өгөөч. Яг юу юм бэ? Яг юу хүлээгээд байна? Эртэн gentleman. Жоохон шийдвэр гаргаж өгөхгүй байгаа эрэгтэй хүнээс тийм хариу шийдвэр хүлээгээд байна. Энэ магадгүй жаахан манайхаа юу байгаад тах шиг за нэг жаахан одоо яг юу хүлээж байна вэ гэхээр тийм энэ нь өөрөө чиний мөнгө санхүү үр хүүхэд тэ холбоотой магадгүй танай гэр бүлийн одоо тийм аз жаргал үр хүүхдээ чинь аз жаргал эд баялагтай холбоотой одоо шийдвэрийг энэ эрэгтэй хүний
шийдвэрийг хүлээгээд байна. Энэ дунд магадгүй бүр 3 дахь этгээдийн харьцаа орж ирж гэр бүлийг чинь жоохон өмүүлсэн чиний хүсэл бол гэр бүлийнхаа амьдралыг авч үлдэхийн тулд энд орж ирээд байгаа хүнийг амьдралаасаа гаргах шийдвэрийг энэ хүнийг гаргаасаа гэдэг юм хүлээлт байгаад тах шиг байна. Гэр бүлтэй холбоотой. Энэ гэр бүлийн чинь мөнгө төгрөг, санхүүтэй, үр хөвгтэй чинь холбоотой. Өөр жоохон тэр юу гэх юм, жоохон могоо шиг нэг тийм залтай, жоохон юм онцгой хүн дунд руу чинь орж ирсэн юм гарч ирэх гээд байна л да. Энэ дээр та эдмэн ямар шийдвэр гаргах юм болоо гэж хүлээж байгаа гэсэн үг. За тийм байх шүү. За тэгээ эцэст нь яг ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээр нь энэ дээр асуух байна. Одоо сахиуснуудаас яг энэ харьцаан дээр яг энэ хүлээж байгаа шийдвэр дээр яг ямар тийм хариу өгөхөр байна вэ гэд. Чамд ингэж чинь айгуу гоё үг зүрх хэлж чинь хариу гарч ирж чинь юу гэж юм нэхэр нөхцөл байдал дээрд нь сайжирна. Чиний хүлээж байгаа хүлээлт чинь биелэн ягаад гэвэл те маш том боломж шанс гарч ирнэ гэж. Магадгүй тэр энэ хүлээж байгаа энэ хүний шийдвэрийг хүлээгээд байгаа юм чинь удахгүй чиний хүсэж байгаа шийдвэрийг гаргана гэж хэлээд байна. Илүү дээр гоё те чи одоо бол тийм ихтэлтэй биш байгаа нэг юм байгаад байна шүү дээ. Ямар шийдвэр гаргах бол гэдэг дээр. Тэгэхээр чамд айгүй гоё том боломж гарч ирнэ гэж. Өөрөө юу ч битгий одоо шийдэрэг нэ. Өмнөөс нь жоохон хүлээгээрэй гэсэн санаа шүү. За энэ хүнийг шийдвэрээ гаргахыг нь хүлээгээрэй. Өөрөө бол ямар нэгэн үйлдэл битгий хийгээрэй гэдэг аахгүй. Чи бол чиний одоо нөхцөл байдал бол ерөөсөд хурдхан шиг нэг талд нь болгоё шийдэ гэдэг нэг юм байгаад байгаа байхгүй юу? Нэг өөгчөж булчирхаж шингэж байж нэг талд нь шийдэ гэдэг яарад байгаа чиний нэрэг. Гэтэл энэ хүний шийдвэрийг өөрөөр нь гаргуулахыг жоохон хүлээгээрэй. Тун удахгүй том боломж илүү чиний одоо нэг өөрөө оролцож, өөрөө ярьж, өөрөө хийснээс илүү дээр боломж гарч ирнэ гэж. Сахиуснууд чинь зөвлөж байна. Тэг нэгсэндээ чи одоо чамайг ингэж байгаа байхгүй. Get more information гэхээр илүү мэдээлэл авах гэж байгаа байхгүй. Илүү мэдээллийг цуглуул. Магадгүй чиний мэдж байгаа, чиний бодж байгаа, чиний төсөөлж байгаа дутуу байна, долимог байна. Тийм болохоор нэгсэндээ нөгөө дутуу сонссон, дутуу бодсон юм дээр чамайг юм яриад хэрэггүй хүлээжээ. Илүү мэдээлэл цуглуулад зүгээр хүлээгээд байж харжээ гэж хэлдэг байхгүй. За шүү юу гэж. Магадгүй жоохон нэг иймэрхүү нөхцөл байдлаас болоод эрүүл мэндийн байдал дээр те нэг сайнгүй байгаа бол эсвэл гэр бүлийн чинь нөхцөл байдал сайнгүй байгаа бол нөхцөл байдал сайжирна гэдгийг бүр дахин хэлж шүү. За удахгүй сайн. Харин энэ дээр чиний хийх юм юу вэ гэхээр зүгээр хүлээх, өөрөө оролцож хэрэггүй, өөрөө санаачлагыг гартаа авч хэрэггүй, өөрөө юм ярьж хэрэггүй гэсэн үг. Энэ хүний хүлээгээ байж, энэ хүн чинь өөрөө шийдчихнэ гэж хэлээд байна шүү. За одоо энэ юун дээр хоёр дахь шинэ карта. Энэ сая хайрцаг задлсан гоё шинэ карта дээр зөвлөө. За манай хоёрдугаар группийнхэнд уншлага хийе. За би чи өөрийнхөө шинэ карта одоо хэрэгжилж эхлэхээс өмнө та хэдтэй яг яаж өөрийн энерги шингээдэг талаараа жоохон зөвлөгөө маягийн юм үгүй. Та хэд маань бас тарууд хүзэр сонирхож надаас худалдаж авах гэж байгаа учраас бас яг яадаг вэ гэдэг тал дээр тийм. Сэр гэдэг байхгүй юу? Хүзрөө сэрэж байгаа. Сэр. Миний үзэр болж байгаа байхгүй. Миний энерги шингэн. Тэгээ гараа тавиад өөрийнхөө хамгийн мэддэг монгол хүн болгон таринтай шүү дээ. Өөрийнхөө хамгийн сайн мэддэг байнга уншдаг, тарина унш. За мэдхгүй бол би хамгийн нөгөө ээж бурхны тарин, ногоон дээр хин тарин, дараа дудаараа дөрөө сухаа гэдээ уншиж болно шүү дээ. За тэгээ мэдээж буддын шашинтай манайхан тэгж уншараа л гэсэн санаа шүү. За тэгээ өөрийнхөө тариныг уншаа гэсэн үг. За тэгээд өөрийнхөө юуг шингээ. Энергийг шингээ. Хөзрөндөө. Жохон төвлөрөөд
Хүн чинь нэг төвлөрөө залбирдэн шүү дээ. Яг тэгээд хүзүрэндөө төвлөрөөд энерги шингээ. Сэрээчээд. За тэгээд дотроо юу гэж бодох вэр энэ цагаас хойш миний энерги шингэсэн надтай хөзрөөр дамжуулаад би тэ мэдээлэл авахыг хүсэж байна. Надад хариулж өгж байгаарай гэд залбирчих. За тэгэл хөзрөндөө шивш. Юу асуух гэж байгаа тухайн үедээ хөзрөндөө сайхан шившээл тэгэл үзэн штэ. За жишээ нь би одоо за манай 2 дугаар группийнхний тийм яг энэ асуудал нь хизээ яг яаж хийгдэх вэ? Энэ бол ойлгомжтой би сайн хэлсэн. Тэгэхдээ хизээ яаж хийгдэх вэ? Энэ тараат үзэр яадаг вэ гэхээр хүний яг сэтгэл доторх эдгээр үйл хөдлөл заадаг. Үйл хөдлөл. Ленорманд карт үйл хөдлөл. Энэ Oracle картууд болохоор мессеж картууд. Тарот карт болохоор яадаг вэ гэхээр яг хүний энергийг уншдаг. Энерги. Тийм болохоор одоо хөзрөөс асууж байгаа гэсэн. За манай 2 дугаар группийнхан энэ санаа зовоож байгаа, энэ шийдэгдэхгүй байгаа энэ асуудал нь хизээ яг яаж шийдэгдэх вэ? Ерөнхийдөө бол хариу гарцсан. Тарот хөзөр дэлгэсэн дэлгээгүй. Тэгэхдээ би маш цөөхөн карт нэмэлтээр татна гэсэн үг. Маш цөөхнэг. Өнөөдөр жоохон чимээтэй байна нөгөө яг өөрийн газар юм дээр байхгүй. Бас хүмүүстэй байгаа болохоор тэг хүмүүсийг бүгдийн чимээг болгож чадахгүй жоохон нэлийн чимээ шууган орж байгаа ах шүү манайхан жоохон уучлаарай ойлгоорой тий. Японд харчин болохоор ерөөсө цор ганцаар өрөөндөө суужгаад бүх юм хийдэг болохоор өчиж хүмүүстэй байгаа. Гэрүүлэх юм байна болохоор тий. За нэрэл чи шийдэж чадахгүй хүний хүлээлтийг шийдвэрийг хүлээж байгаа болохоор яг ингээд нэг яаж чадахгүй байгаа энерги гаргаж ирж шүү за. Эсвэл толгойг нь уруу харуулаад зөөцсөн байгаа юм шиг яаж чадахгүй байгаа энерги. За энэ дээр юу гэж юм? Тэг хүлээж чадахгүй ер нь чиний нэг ингээд нэг төвчээр хүрэхгүй байгаа хэлээд байгаа байхгүй юу? Хөзөр чамаа хүлээ гэж хэлээд идэг. Энэ дээр ч гэсэн яг чиний өөрөө чинь одоогийн байгаа нөхцөлийг хэлээд байгаа. Чи хүлээж чадахгүй бүр ингээд байж ядаад байгаа байхгүй юу? Хурдхан шиг нэг талд нь шийдчихээ гэл ерөөсөө. Яг тэр чинь гаргаж ирээд байна шүү за. А тэг гэтэл нөхцөл байдал чи хичнээн тийм байсан ч гэсэн чамаас шалтгааллахгүй юм байгаа байхгүй юу? Тийм. Энэ хараа хэрүүл маргаан зөрчилдөөнийг илэрхийлдэг карт. Энэ уруу харж байгаа. Тэгэхээр удахгүй чиний хэрүүл маргаан зөрчилдөөнд дуусна төгсгөл болно гэж хэлж байна. Бүх юм эргээд чиний гар дээр тавьсан юм шиг, гарн дээр чинь, алган дээр чинь ил тавьсан юм шиг чамд ил тодорхой болно гэсэн үг. Магадгүй чи нэг юм жоохон хардталтаас болоод асар хурдан шийдвэр гаргахгүй бухимдаад хүлээж чадахгүй болоод ингэж ах шиг байна. А тэгэхээр энэ яаж юм нэхэр бүх юм алган дээр чинь ил тавьсан юм шиг болно. Тун удахгүй. За тэгж хэлж шүү за. За тэгээд одоо тэр нь хизээвэ гэдэг нэг хугацаа харж идэв. Энэ дээр нэг хугацаа асуучмаар хараа санагдаад байна. Тийм хитрхийх нөгөө юу гэх юм хүчээр асуудлыг шийдэх гээд хэрэггүй гэж байгаа шүү за. Ивэр нөгөө нэг зөөлөн хүн хатуугаа иддэг гэж ярьдэн шүү дээ. Угаалаг хүн ямар ч юм нэг нөгөө гой зөөллөөд ингээ хүлээж авдаг гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр чамайг айгу ивэр хандаараа чи нөгөө төрөмгийн нэг юм энэ хөзрийг хараа ташуур хүрсэн юмхтэй байгаа байхгүй юу. А гэт энэ хөзөр ураа харж байгаа энэ стрэнж буюу хүч чадалтын хөзөр. Хүч чадал гэхээр зөөлөн хүч. Зөөлөн хүч яадаг вэ гэхээр нөгөө хатан ухаанаар нөгөө ямар ч арслан барыг номготогдог шүү дээ, тий. Хязгааргүй чамд тийм хүч бол байгаа. Тэгтээ тэр нь ийм нөгөө эр хүний нэрэг шиг юм нөгөө хүчрхэг махуудын юм уу тэгчин ингэчий гэсэн шийдвэрш хязгааргүй ухааны хүчээр ямар ч хүчтэй арсланг номхруулна гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд
хүлээ. Хэрүүл маргаан үл ойлголцол удахгүй төгсгөл болно. Ойлгосноо? Өдөр танд ийм юм зөвлөдөө шүү. За одоо тэгвэл энэ асуудал яг нэг хүн бухимдаал, нэг уурлаал, тэгэл нэг жоохон итгэл алдарсан юм шиг нэг ингээд өчр нь олдохгүй байгаа үед ингээд өөрийгөө барьж ороход нэг хэцүү байгаад байдаг шүү дээ. Яг тийм дээр л байгаад байгаа юм да манайхан. За тэгвэл энэ хизээ яг шийдэх вэ? Хэр удаан одоо чи твчих хэвээр болоод байна вэ гэдгийг асууч та тий хугацаагаар. Хорин 3 8 сарын 3 ер нь 3-ыг илэрхийлээд байна. За шүү. Яг тий хараа 8 сарын 3 удахгүй нэг хэдэн хоногийн 4-5 хоногийн дараа бүх юм учир нь болоод хэцэрнэ гэдэг шүү. Зурга 8 сарын 3-наас 6-ны хооронд тэгэл учраа олчихно. Одоо чи нэг 3-4 хоног төвччихэл гэж үндсэндээ хэлж байгаа юм байна. Тэгээ асуудлууд шийдэгдэнэ гэж хэлж байна. За ийм уншлага боллоо манайхаа. За тэгэхээр миний гоё шинэ хөдрүүдийг сонирхуул утасны дугаар үлдээн тийч холбогдороо за. Монголд байгаа эдэд мань одоо айгуу гоё боломж байна л гэсэн үг. Өдөр айгуу гоё цаастай юм байна. Айгуу урамтай гоё цаастай юм байна. Тэг зураглал энэ юун дээр ч гэсэн айгуу гоё ойлгомжтой. Potential of abundance гэдэг. Энд эхлэлийн ирээдүйтэй боломж байна гэл ингэ бичсэн байж байгаа байхгүй юу? Yes гэд. Хэрв чи ямарваа нэгэн бүтхүү гэд 3 үзэр дэлгээд харъя гэхээр yes гэ гараад ирж байгаа байхгүй юу? Бүтнээ л гэж байгаа шүү дээ, тийм. Гих жишээгээр ингээ бүх юм айгуу гоё дэлгэрэнгүй байж байгаа шүү. За. Энэ дээр жишээ нараа making investment гэж байгаа. Хөрөнгө оруулалт эхэлж байгаа шүү дээ. Хөрөнгө оруулалт хийх юм бол цаг тийм хурдан биш ч гэсэн танд ашиг ирнэ гэсэн санаа хэлж байгаа байхгүй энэ дээр. Гэх жишээгээр маш гоё дэлгэрэнгүй тайлбарлалтай шүү. За ингээд үзрөө бол бас хажуугаар нь бас азтаныг наваасаа гэсэндээ бас гоё дэлгэрэнгүй тайлбарлаад явлаа шүү манайхаа. Тэгээд би Улаанбаатарт нэг 4-5 хоног юм байгаа. Тэгээд нутг руугаа явчихна хахад. Тэгээд завхан руу явчихна. Тэгээд Улаанбаатарт байгаа хугацаанд мань энэ нэг 10 хэдхэн картыг азтан шүүрээд аваарэ. За ингээд 2 дугаар группийн уншлах сонссонд баярлалаа. Гэдэлээ амжилт хүсье. Бай бай. За одоо 3 дугаар группийн уншлага эхлэе. За манай 3-ийнхан маань за энэ глобал буюу энэ газжралын цэцэг гэсэн үзрийг сонгочихъя. За тэгээд уншлаханд нь орё тий. Газжралын цэцэг. За манай 3-ийнхан болохоор за яг ямар асуудал дээр яг юунд жахан санаа зовнон байна вэ гэдгийг энэ асуудал яг яаж шийдэгдэх вэ гэж бодож байгаа талаар тий. 3 дугаар группийн яг юу шийдэгдэх үү? Юу яаж шийдэгдэх талаар бодож байна вэ гэдэг дээр дэлгэрэнгүй үзэр аваад уншлагъя. За rider. Бүтгүү шийдэгдэх үү гэдэг дээр за house. За dead coffin. Шинэ эхлэлийн тухай. За орон сууц байр савтай холбоотой шүү манайхан ер нь хөрөнгөтэй холбоотой. Нэг жаахан ийм одоо юу гэдэг юм бэ нэг жаахан
жаахан худлаач юм шиг, залтайч юм шиг энэ орон сууц байр савтай холбоотой нэг асуудал дээр хэн нэгэн хүний одоо нэг жоохон худлаа юмд жоохон яачаал манайхан хүлээгээд байгаа гэж магадгүй байгаа шүү. Энэ яаж шийдэх вэ гэл одоо жишээ нь одоо хаа нэгтэй нэг тэг юм худалдаж орон сууц ч юм уу, тэг нэг байр ч юм уу нэг юм авна гэдэг ингээд нэг тодорхой хэмжээний урьдчилгаа ч байд юм, нэг юм өгцөн, мөнгө төргөө өгцөн ч байд юм аа, гэтэл нөгөөх нь жоохон асуудалтай ч байд юм уу, тэг. Нэг иймэрхүү юм дээр бүтгэх үү гэд нэлээд санаа зовоод энэ дээр нэлээд жоохон хүлээлт үүссэн. Эсвэл энэ бүр ингээд одоо юу гэдгийг хөлөгтүүлсэн биш үстэй, луурдуулсан биш үстэй, эсвэл энэ үнэхээр бүтэхгүй биш үстэй гэд энэ магадгүй ажил албан байгууллагатай холбоотой байж болно шүү. Тэр нь таруутай үзрийн дараагийн онцлогоос гараад ирнэ. Яг одоо ажил албан байгууллага сургууль соёлоо эсвэл үйл хөдлөх хөрөнгөө гэдэг дээр энэ нь тодорхой болоод гараад ирнэ. Эхний ээлжинд бол нэг ийм юмтай холбоотой юм дээр жаахан одоо юу гэх юм залтай юм шиг нэг хүн орж ирчээл нэг жоохон саатуулаад байгаа юм шиг нэрэг гарч ирээд байна шүү тий. За тэгвэл энэ нь манайхны энэ хүлээгээд бүтгүү гэж асууж байгаа юм нь Angels-үүдээс тий. Angel answer card-аас асуугаатах юм. 3 дугаар сонголтыг сонгосон хүмүүсийн маань хүлээж байгаа асуудал нь яг яаж шийдэх вэ гэд хариу гаргаад өгөөч гэдэг. Компромисс амлахгүй шүү те. Яг тэгнэ гэж баталж чадахгүй гэж юм. Тэгээд итгэвэл итгэвэл яана гэж. Бас өөрийн итгэл их итгэвэл цөөхөн 7 хоногийн дотор яаж яг яахаар байна. Эд баялаг хүсэж байгаа юм чи орж ирнэ гэж хэлэх гээд байна. Энэ санаа зовоод байгаа энэ юм чинь боломж гарч ирж орж ирнэ гэж юм манайхаа. Энэ яг яагаад ингэж гарч ирсэн юм? Ask your angels. Ингэж байгаа юм байна л да. Нэгсэндээ нэг тийм өөртөө юм уу? Одоо хин нэгний ингэж нэг болно бүтэн тэгэн ингэн гисэн юм нь өөрт чинь зүүн совинд чинь ч юм уу одоо ингэж өөр хин нэгнээс одоо магадгүй ингэ таравтаас ч юм уу нэг юмас ингэ асуусан байгаад байх шиг байна. Ер нь энэ асуудал энэ санаа зовж байгаа энэ асуудал дээр. Тэгэхээр тэрэндээ нэг те бүрэн дүүрээ итгэж өгөхгүй байгаад байна. Та хэд маань өөрсдөө тэрэн дээр болно бүтнэ тэгнэ ингэнэ гэхээр энд нэг энэ хүний ярьж байгаа юм дээр эргэлзчаад итгэж өгөхгүй байгаад байна. Тэгэхээр хэрв чи итгэх юм бол цөөхөн 7 хоногийн дотор ороод ирчнэ гэдэг байгаа байхгүй даа асуугаад байгаа юм чинь тий. За тэгвэл тараад үзрээс манай 3 дугаар группийнхний яг одоо тэр байшин барилга, сургууль, соёл, ажил төрөл янз янзын юмтай холбоотой асуудал нь яг одоо тий ямар нөхцөлтэй байна гэдгийг тарот шинэ тарот үзрэл өнөөдөр танилцуулга хийж байгаа тарот үзрөөсөө мэдээлэл авах яа тий сургалтын тарот үзрөөсөө тий сургалтын таротоос мэдээлэл авъя. За ойлгомжтой. Яг юу гэж хэлээд байна гэхээр өөрөө хитрхи хальчаар байгаа юм байна. Та өөрөө. Тийм болохоор баг болж одоо магадгүй нэг хүмүүс өөртөө чинь те нэг те хамтраад ингээ тгий гэсэн юм дээр итгэж чадахгүй
жоохон өөрийгөө тусгаарлаж хамгаалаад байгаа энерги байгаа даа танд. Тэр хүмүүс залтай ч юм шиг ингээ худлаач юм шиг санагдаад та өөрөө энэ дээр итгэж чадахгүй байгаа юм байна. Тэгээ хүзэр яг юу гэж хэлж ийн гэхээр хэрв чи итгэх юм бол зөвхөн 7 хоног дотор чамд эд баялаг орж ирэх боломжтой шүү. Хит их айхтар хаширлаад хэрэггүй гэж хэлэх гээд тахшгүй шүү бүр. Өөрөө бол айхтар хашир хүн байгаа тахшгүй байна. Өөрийгөө жоохон тийм энэ ирээдүггүй энэ бүтэхгүй ах энэ ингэж нэг хамтарч ингэж нэг баг болно юу гэдгийг нийлэн техник гэдэг нь худлаа байх гэж ингэж хараад байгаа юм байгаад байгаа юм байна. Гэтэл хүзэр яг юу гэж нэхэхээр ирээдүйтэй юм хэлэх гээд байгаа байхгүй юу? Ирээдүйтэй шүү чи итгэж чадвал гэж. Энэ баг болох гээд нэг хамтарч ажиллах гээд ингэж яриад байгаа хүмүүс чинь бас тийм ч таны бодож байгаа шиг тийм найдваргүй бас биш юм шиг байгаа даа шүү за. Тэгэхээр хэрэг үнэхээр эргэлзээ танд төрөөд үнэхээр шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол яг хувийн уншлага аваад тухайн хүнийхээ зургийг, нэрийг хийгээд нэг за ийм ажил дээр ингэж хамтрах гээд ингэсэн чинь ийм байгаад байгаамаа. Яах вэ их үгээд яг нэг мэдээч 3 дугаар группыг зөндөө олон хүмүүс сонгож сонсон штэ. Тэгэхээр хүн болгоны энерги юу гэж адилхан байх вэ? За тийм болохоор хувийнхыг яг би бус групп дээр хувийнхыг аваарай гэж хэлээгүй. Танаа групп дээр онцгойлон тэгж хэлмээр санагдаж байна. Яг л энэ нэлийн чухал юм байгаад тах шиг байна. Та магадгүй хит хаширснаасаа болоод алтан боломжоо алдаж магадгүй байгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор би тэгж хэлээд байна. Тэгж хэллээ гэж шууд яаж болохгүй? Хүн болгоны энерги өөр, таны хамтрагчийн энерги өөр. Тийм болохоор зургтай юутай ингээд хувийн уншлага аваад үзчихлэх тийм эргэлзээ арилаад их айтаахан болохоор юм гарч ирээд байгаа байхгүй юу? За яа манайхаа. За тэгээд уншлага бол ингээд ер нь тийм ойлгомжтой. Тэгээ хүн болгоныхоо өөр учраас нэг юм нийтэд нь хамруулж яриад болохгүй л дээ. Чиний бодож байгаагаас өөр жоохон боломж байгаа гэж магадгүй юм байна шүү гэдэг үгийг л хэлчихье зүгээр. За тэгээд ингээд өнөөдрийн миний 2 төрлийн дэвсгэр, гоё 2 төрлийн дэвсгэр, 2 төрлийн гоё хүзүр танилцуулга, богино уншлагууд өнөөдөр хийглээ. 3 группаар уншлага хийлээ. За тэгээд хэрв та эхний ээлжинтэй би утасны дугаар эсвэл миний нэг хувийн уншлага авах гэж байгаа юм шиг Facebook-ийн дэги тарот хаяг руугаа бичээд ороод ирээ за. Тэгээ хотод байгаа 3-4 хоногт маань амжаад энэ нэг хэдхэн үзрийг тийм таар сонирхон судлагч та эдтэй зориуллаа шүү за. За ингээд амжилт төсөй баярлалаа баяртай.